Монгол улсын нийслэл Улаанбаатар хот. 1 сая холд авсан хүн ам бүхий залуухан метрополис хот. 5 хоттой сүлжээ зочид буудлууд. Дэлхийн алдартай брэндүүдийн нэрийн барааны дэлгүүрүүд. Өндөр түвшний гэрэлтүүлэг дугуйлт бүхий шөнийн цэнгэний клубүүд манай хотод. Энэ бүхнийг тоочвол өнгөн талаасаа цэмцгэр сайхан нийслэлд харагдавч Улаанбаатарын даунтаунаас ердөө 1 км цааш аялан дурын гудамжинд хөл тавихтал нүүдэлчдийн нийслэлийн үнэн төрх таныг өгтнэ. Яг одоо би Баянзүрх дүүрэг Сүхбаатар дүүргийг загассан Сэлб голын эрэг бүхий далан дээр зогсож байна. Бид бүхний харж байгаачлан хог шороондоо баригдаж, шавар шавхандаа хутгалдсан. Ус нь булангартаж бохирдсон энэ Сэлб голоос Улаанбаатар хотын хүндрэлтэй асуудлуудын нэг болох хөрсний бохирдлын асуудал ундран гарч. Ер нь бол одоо нагаар ус хөрс ус бохирдлын асуудал бол ер нь хаяаг үндсэн ам шиг болчлоо гэж ингэж бид яриад идэг. Тэгэхээр энэнийг одоо шийдэх шийдлүүдийг бол монголчууд л өөрсдөө хийж чадах ёстой. Бохирдлын төвшин дээцэгтээ хөрсөн энэ Сэлб голд гэр хорооллын зарим өрхүүд машин тэрэг хувц сунраа угааж тэр бүхэл хүүхэд багчууд нь энэ голд өдөржин тоглож наадаж өнгөрөөж хамгийн аимшигтай нь ундныхаа усыг Сэлб голоос хэрэглэсэн. Нэгдүгээр зууны гэгдэх нийслэл Улаанбаатар хотод 19-р зууны ахуйн хэмнэлээр одоо хэрнээ амьдарч зөөврийн ус хэрэглэж, нөхөн жорлон ашиглаж, түүхийн нүрс хэрэглэж буй айл өргөдөд буруу давах учиргүй. Би өөрөө төслийн зугтай. Төслийн зугч мөн л адилхан нүрсэд үлнэ. Би одоо энэ жил өвлөхөд 3 портер нүрс үүссэн. Агнаалгдлахын нүрсүүлнэ. Дулаан алдагталтай очиж хуучны удцсан баашин гэдэг чинь нүрс халахгүй шүү дээ. Хүчтэй нүрсээр түлжээж одоо гэрт ороод харсан ч яг төслийн зуух байж байгаа. Төслийн зуухан дээр би өөрөө шийдээд ингээд нам даралт оруулаад давхар ингэж хийж тэгжээд үлч байгаа. Тэгээд 3 портер нүрсүүлэхээр ч ямар тэр утаа буур нүрсэн ойлголт байхгүй шүү дээ. Улаанбаатар хотын тулгымдсан асуудлыг зөвхөн агаарын бохирдол мэтэр төсөөлбөл өрөөсгөл болно. Агаарын бохирдлын асуудлыг эцэслэлээ гэж бодоход гэр хорооллын дундуршгүй хүндрэлүүд болох хөрсний бохирдол, хүрээлэн буу орчны бохирдол, ундны усны асуудлыг хэрхэн шийдэх вэ? Гэр хорооллыг ёс мэд дагдаг дээрх асуудлуудаас салгах нэрийдлэр хэдэн тэр бумаар нь төсөөлөгдөх элдв төсөл хөтөлбөрүүд жил тутам хэрэгживч нүдэнд харагдаж гарт баригдах дорвтой үр дүнд хүрч чадсан уу? За монголчууд бол одоо ер нь бас тийм цэвэр ариун байгальд одоо амьдраад ингээд сурчсан юм одоо улсууд өвлөө үлрэлт. Утаа гэдэг зүйл бол одоо бидний амьдрах нөхцөл, бидний эрүүл мэнд, бидний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд ирчихжээ. За утааны бохирдлоос бууруулах чиглэлээр бол яг үндэсний хөтөлбөр гарсан. За энэ дээр бас баггүй хөрөн мөнгүүд бол тавигдж байгаа. Шөнийн захиргааны тэгэлжээ. Зуух тараахаа болио, нүүрс тараахаа болио. Сайжруулсан зуух ч юм уу, сайжруулсан нүүрс авч тараагаад энэ бол утааг шийдэж байгаа асуудал биш болчиход байгаа юм. За усан дээр ч гэсэн ус хөрсний бохирдлоос хамгаалах чиглэл рүү бас бид нэр тодорхой арга хэмжээнүүд бол авах ёстой. Тэгвэл гарч шийдэл хамгийн ихээр өгүүлэгдэж буй яг энэ талбарт ямар гарч шийдэл бидэнд байгаа. Төр засгийн шийдвэр, санаачлаг, хамтран ажиллах саналыг хүлээлгүйгээр орчин үеийн дэвшилтэд техник технологиг эх орондоо нэвтрүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага компаниуд нийгмийн хариуцлага хэрэгжүүлэн хамгийн бага зардлаар богино хугацаанд цаг алдахгүйгээр орчин нөхцөлийн цогцоор нь сайжруулах боломж бий юу? Гал түлхэхгүй л бид нэр дулаанаа авдаг болох юм бол Улаанбаатар хот утаагүй болно гэсэн. Хүн бүхэн бас аятаад байхдаа орчинд амьдрахыг хүсэж байна. Агаарын бохирдлын асуудал хэцүү болж байна. Ус хөрсний бохирдлын асуудал бас үндэсний гамшигын хэмжээнд болчлоо. Тэгэхээр энэ бүхний шийдсэн орчиндоо ийм ногоон орчинд аюулгүй, экологийн аюулгүй ийм цэвэр орчинд амьдрах болцоо боломжууд манай иргэдэд байна. Тэгэхээр бид энэ асуудлыг үндэснээ гэгдэх компаниуд цогцоор нь яаж хийж болдог вэ гэдгийг ярихаасаа илүү ажиллаар бий болгоё гэдгийг зорж үндэсний манай 5 компани нэгдэл Цэвэр Улаанбаатар гэдэг нийгэмд үйлчлдэг төрийн бас байгуулах хэлбэрт шилжээд гэр хороололд 20 айлын дулаан халуун усыг шийдэх гэж ажиллаж байна. За манай компани нь Цэвэр Улаанбаатар нийгэмд үйлчлэх төрийн бас байгууллагаас хэрэгжүүлж буй
шийдэл төсөл дээр агаарын бохирдол ихтэй дөрвөн бүлгээс шалгарсан сонгоны аргын дүүргийн 20 айлын одоо амьдарч буй сууцныхын дулаалдагдлыг корон шингэн гэр хамгааллын сарлагч материалаар дулаалахаар одоо хамтарч ажиллахаар болсон байна. За тэгээ уг бүтээгдэхүүн маань ерөнхийдөө дулаан амжилтын коэффициентээр бол ерөнхийдөө 0.1 байдаг үе бус дулаан тусгаарлагч материалуудаас 30-аас 40 дахин бага гэсэн үг байхгүй дулаалдагдлын коэффициент. Тэгээд энэ бүтээгдэхүүн ерөнхийдөө гадна дотор шал одоо юу гэдгийг бүх төрлийн гадаргууд төр багсаар шууд боддог гэдгээр л давталтай байна. Монгол турш компани үндсэн зорилго газрын гүнийн дулааныг ашиглаж дулаан, халуун ус, air condition гэж ярьдаг. Энэ системүүдийг шийдэхэд зорилго болгож ажиллаж байгаа. Сүүлийн 2 жилийн хугацаанд ерөөсөө манай компани бол дандаа судалгааны тал дээр ажиллаж байсан. Тэгээд энэ жилээс манай эхний бүтээгдэхүүн маань бэлэн болоод ажиллаж байна. Газрын гүнийн дулаан гэдэг нь одоо сэргээгт эрчим хүч гэж ойлгож байна тийм ээ. Сэргээгт эрчим хүч нь юу вэ гэхээр байгалийн дундаршгүй энерги. Тэгэхээр ер нь 0 зардал гэж бол 0 зардлаар бид нэр дулаанаа авч болно, халуун усыг хэрглэж болно. За ингээд бохир усыг Монгол орны нөхцөл, байгаль цагаарын нөхцөлд бол одоо бүрэн цэвэршүүлэх за ийм технологиг бол бид эзэмшсэн байгаа. За энүүгээрээ бол бас оюуны өмчийн баталгаа бол авсан. За үндэсний стандартын газраас стандарт гаргуулсан. Ингээд эрх зүйн чадамжийн хувьд бол манай шийдлүүд бол одоо Монгол орны газар шоргоон дээр нутагссан ийм одоо кемд технологи гэдгээр бас бусад орнаас бол ялгаатай байна. За мөн Америкээс одоо бид ийм шүүлтүр бас оруулж ирдэг. За энэ маань өөх тус ихтэй за температур одоо багтаа усыг бол бас бүрэн цэвэршүүлдэг ийм технологи байгаа. Тэгэхээр нэг айлын хувьд бол ийм жижиг төхөөрөмжөөр тавигдаад хоногтоо бол одоо 2-3 тонн одоо бохир усыг бүрэн цэвэршүүлээд гаргаад ах юм одоо бололцоотой ийм шийдлүүд. Одоо ингээд яг нийт манай 20 айл дээр сарын яг дөнгөж уулзаад байна. халуун хөдөн биш халуун усаа дулаалгаа 975 мянган төгрөг болж байна л да. Тэгээд энийг нөгөө 20 айлдаа хуваах юм бол нэг айл за 50 мянган төгрөгөөр гал төлөхгүй халуун устаагаа дулаантайгаа байна гэсэн. Утааны асуудал бол одоо сүүлийн үеийн цахим ертөнцөөрч дээр телевизэрч дээр бүр замбраагүй гарч байна. Энийг шийдэхэд бид нар өөрийн компани хувь нэмрээ оруулъя гэж шийдэж байгаа. Тухайн нүүрсэнд өгж байх зардлыг хэмнэх гэдэг эдийн засгийн өндөр өргөжтэй байгаа учраас бид ерөнхийдөө энэ төсөл рүү хамтарч ажиллаж байгаа. Ялангуяа олон жил болчихсон тэр жорлонг нөхөн жорлонг бол бидний бас хариуцлагад цэвэрлэх юм одоо ажлыг бас энэ төслийн хүрээнд хийн гэж бодож байгаа. Нэгдүгээр нийгмийн хариуцлагын талаас бас иргэд маань одоо цэвэр ээлгүй орчинд амьдрах энэ болцоо боломжийг бас бүрдүүлж яг энэ бодит төслийг ард түмэнд харуулъя гэсэн манай залуучуудын бас санаачлах байсан учраас бид бол одоо дэмжиж хамтран ажиллахаараа гэж шийдсэн байна. Цэвэр Улаанбаатар нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага санаачлан хэрэгжүүлэх гэж байгаа шийдэл төсөлд хамрагдахаар сонгоны хайрхан дүүргийн 4-р хороо Мандах наран бүлэг, сонгоны хайрхан дүүргийн 21-р хорооны цэвэр ирээдүй бүлэг, хан уул дүүргийн 7-р хороо Жаргалант бүлэг, сонгоны хайрхан дүүргийн 3-р хороо Тоглог наран бүлэг саналаа эрүүлсэнийг агарын бохирдлын төвшний үзүүлэлт өндөр сонгоны хайрхан дүүргийн 3-р хороо буюу Тоглог наран бүлгийг сонгон төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. За тэгээд танаа бүлэг бол Тоглог наран гэх нэртэй бүлэг байгаа. Мандах наран бүлэг, Нарлаг бүлэг, Жавхлант бүлэг гэдэг. Сонгон хайрхан дүүргээс 3 бүлэг, хаан уул дүүргээс 1 бүлэг саналаа эрүүлснээр бид нэр 2017 оны 3 сарын 29-нд тузын хурлаараа хэлэлцээд за танаа бүлэг дээр бид энэ төслөө хэрэгжүүлэхэд болцоотой байна гэж үзээд өнөөдөр ингээд газар дээр ирж байгаа. Одоо энэ чинь 3 төрлийн ажил гэдэг чинь дулаан алдагдал, бохир гэдэг. Эко жорлон гэж ярьж байгаа. Зөвхөн нөгөө өтгөн шингэний асуудлыг шийдчихэж байгаа. Гэтэл нөгөө угаацмагаац гэдэг одоо юу гэдэг хөвш ухт угаадаг ч юм уу ус цасанд орсон тэр усаа яах юм бэ гэдэг асуудал бас гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрнийг цогцоод одоо ингэж бид нар нэгтгэж шийдэх ийм л болох байх гэж бодож байгаа. Хоёр хонж байгаа ногоо ихт бол ийм хэмжээний өндөр ургацсан. Энэ бол одоо 2-7 хоногийн дараа ихт бол нэлээд шигүү болчихно. Ийм ногоон орчинд бид нэр өөрсдөө амьдраад одоо ая тухтай хөрсний бохирдлгүй, агаарын бохирдлгүй, усны одоо бохирдлгүй
ийм эрүүл орчинд бол амьдрах бололцоотой. Анхны төслийг одоо фэйсбүүкээс олж мэдсэн. Тэг фэйсбүүк харж байгаад одоо ийм юу байна гэсэн юу хахаар өөрийнхөө юуг оруулаад тэг ингээ бүртгүүлж байна гэхээр сайхан юмны эхлэл манайхаас эхэлж байна гэж. Бид хамтын хөдөлмөрөөр энэ зүйлээ бий болох ёстой. Тэгэхин тул та бүхний бас оролцоо итвэх санаачлаг асар өндөр байх. Нөгөө дулааны чинь тэр нөгөө тоног төхөөрөм чинь тараа чадах нь гэдгээс санаа зовж би бол яагаад энэ 20 гэдэг тоог гаргаж ирэхээр бас нэг одоо нөгөө тавих гэж байгаа хүчин чадлаа. Харин тэр нь таасан 20 гэдэг тоог гараад ирсэн байхгүй. Тэрнээс юу гэдэг мөнгөнд баригдсан юм бас биш. Одоо энэ бохир ус, цэвэр ус эднэрийг шийдэж өгнө гэдэг чинь бидний хувьд бол маш их амжилт. Тэгэхээр зэрэг энэ ажиллагаа бол манад бол нэлээд дөхөн болж ирэх юм байна. Тэгээ хөдөлмөрчид бид энэ ажлыг дэмжиж гэн аль болохоор бид нар энэ ажилд гар биеэр оролцсон гэдэгтээ итгэлтэй байна. За ингээд сонгоо хайрхан дүүргийн 3 дугаар хороо буюу тоглог наран бүлэг дээр нийт 20 хүртэлх гэр ороолын айл өрхөд энэ төслөө хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад төслийнхөө тухайн шийдэл төсөл маань хэрэгжих тэр гэр ороолын айл өрхөдтэйгээ уулзаад эхний ажлууд маань хийгдэж явчихж байгаа. энэ чинь өөрөөсөө ашиглаад байгаа цэвэр бохир усаа ингээ хийх яачих юм бол нөгөө ногоо тэр талбай гаш. Тэгээд ерөөсөө цуслан болчлаа шүү. Тэгээд одоо жижигхэн талбай байл хөөрхөн бисетик барайл гадаа ингээд сүүний байдлыг тэмүүлээд авах шаардлага байна. Усуул хажууд ирсэн. Усны асуудал арга. Бохирдол бол бид нэр газар зүйн байрлалыг харж хагаад тэгээд ер нь бол айл авихынд бол шийдэж болно. Тэгэх юм бол нөгөө саарл усаа бучаад ашиглах энэ төргээд асуудал бол гарах юм байна. Одоо бидний энэ 4-5 компани нийлээд ажиллаж байгаа чинь бид нэг 20-21 айл дээр турш үзэх гэж байна. Энийн үр дүн гаргаад ирэх юм бол төр төсөв мөнгөдөө суулгаад тэрнээс биш өнөөдөр 20 айл нийлээд айл болгон бас өнөөдөр яг энэ гүнийн дулааныг авчих зардал мөнгө байна уу гэвэл байхгүй. За энэ маань юу гэдэг 1 жилийн дотор 2 жилийн дараа юм 3 жилийн дараа бид одоо энэ дэлхийд байж байгаа Европ болон бусад хөгжилтэй орнуудтайгаа амны орон сууцны хэлбэр чилж чадахгүйч эхний алхам нь бол болох ёстой. Энэ бол одоо хамтын зориг, хамтын одоо хүчин чармаалт гэдэг бол маш их чухал асуудал гэж ингэж харж байгаа. За мэдээж төр засгаас бол энэ дээр бас тодорхой хэмжээний одоо санхүүгийн дэмжлэг үзүүлээд банкны байгууллагаас дамжаад зээл авдаг ч юм уу ийм байдлаар ногоон орчин бүрдүүлж байгаа юм даа нэлээд тийм бодиттой тусалцаа дэмжлэг үзүүлээсэй гэдгийг маань ард иргэд хүсэж идэг юм байна. Нийслэл бол энэ дээр нэлээд өндөр ач холбогдолтой ойлгож хамтарч ажиллана гэдэгт бол бид өрөлцөхгүй. Тэр хамтын ажиллагааны их сураа бол тавьсан. Бид цаашдаа энэ ажлаа эрчимжүүлээд бас нөгөө хүрээгээ тэлээд нийслэл төр засгийнхантай хамтраад эхлэх юм бол нөгөө байгууламж нь бол яг тэр хүмүүсийн мэдлэлд очихоор бид бол зөвхөн нөгөө хэрэглээгээр төлөвлөгөл ажилтаа олчих гэдэг шүү дээ. Тэгэхээр танаа дээр бол давуу талууд их байгаа байхгүй. Их том аз жаргал ирлээ. Энд ч бол юу байр одоо халуун дулаан бүх юм шийддэг шүү дээ тийм ээ. Одоо бүр за тэрнээс доошлуулаа бодох юм гэхэд дахиад нэгээ зарьяа гэвэл бидний үйл хөдлөх гэрэг ч одоо 2-3 дахин үнэтэй болж хөрж шүү дээ. Тэрийг одоо бүгд ойлгоо тэгээд ингээд нэг хамтраад бүгд сайхан оролцсон шүү. Төлөлтөөрөө нэг 7 сар наадмын өмнө гэхэд болвол одоо танаа бүлэгдээ байгуулсан одоо энэ дэд үтсүүдэд хүлээлгэж өгөх юм. Тэгэхээр бүлэг цаашдынхаа юуг та нар өөрсдөө авч явах хэрэгтэй. Одоо орон сууцтай ойлгох юм бол сөөхөн хэлбэрт л ажиллах нь байна гэсэн үг шүү дээ. Одоо бид бол маш олон ярьж гин яриха болоод хийдэг, бүтээдэг ийм бүтээлч Улаанбаатарчууд ингээд цэвэр орчинд амьдардаг Улаанбаатарчууд болёо гэдэг дээр л хамтарч нэгдэж байгаа тийм. Тэгэхээр хамт иргэд хамгийн гол нь та бүхний маань итвэх, та бүхний маань санаачлал, та бүхний маань одоо тэр гараараа их үйлдэл бол бидэнд бол маш их хэмжээгээр дэмжлэг болно шүү дээ. Үндэсний бүтээн байгуулагч 5 компани нэгдэл бүхий Цэвэр Улаанбаатар нийгэмдүүлчлэх төрийн бус байгууллагаас санаачлан хэрэгжүүлэхээр болсон шийдэл төсөлд оршин суугаа бүлэг, гудамж нь хамрагдах болсон иргэд энэ үйл хэргийг амьдралд нь тохиож буй аз завшаан гэж олзуурхахын зэрэгцээ төслийн багийн хамт олноос хэрэгжүүлэх дэвшилтэд технологийн талаар асууж тодруулах зүйл их байв. Хотын төвөөс арслагдсан дахин төлөвлөлтөнд хамрагдаагүй. Төвийн шугам сүлжээнд хизээ холбогдох нь тодорхойгүй байсан хороо, гудамж, хашаа байшнын тоглог амны орон сууцны шин жишгийг мэдрэхээр болсон учраас аргачихгүй байх л та. За ингээд амжилт төсцгөө. Бүгдэндээ л амжилт төсөө. Энэ ажил маань нэлээ үр дүнтэй сайн болно гэдэг. Цэвэр Улаанбаатар нийгэмдүүлчлэх төрийн бус байгууллага болон
төсөл хэрэгжих хэсгийн оршин суугчдын анхны уулзалт амжилттай боллоо. Шийдэл төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд аль талын хамтын чармайлт хэрэгцээтэй байгааг ам уралдан ярьж баснаас анхны уулзалтын үр дүн тодорхой харагдах байна. Шийдэл гарцыг илэрхийлэн эрг чайн хэлсэн манай нэвтрүүлэгч шийдлээ олсонд бид баяртай байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.